Ажлын 13 хоног үргэлжилсэн багш нарын ажил хаялт өндөрлөө. Сурагчид өнөөдрөөс хичээлдээ явж найзуудтайгаа багштайгаа уулзсандаа сэтгэл хангалуун байсан. Харин багш нар хэдийгээр цалингаа 3.5 сая төгрөг болгох шаардлагатай хүрч чадаагүй дээч эх оноос цалингаа нэмүүлэх боломжтой болсондоо баярлаж байлаа. Яг бидний тавьсан зорилтын дагуу хүрээгүй учраас тэрэнд бол жоохон сэтгэл ханамж муугаа. Гэхдээ мэдээж хүүхдүүдэд бодож байгаа учраас сурагчдаагаа ботход бол илүү нөгөө нэг догдолсон минь хэд маань яасан бол те өмнөх хичээлээ мартсан болоо одоо яаж байгаа бол гээд үргэлж энэ хэд рүүгээ санаа зовсоор байгаа нэг хэдэн өдрийг өнгөрөөж ирлээ те. Ажил хаялтын үед бол багш нар маань яг ажлын 8 цагаа баримтлаад өглөө 8-аас орой 5 хүртэл ажлын байран дээр байсан. Ажлын байран дээр байх хугацаанд бол багш нар маань ямар ч нөгөө нэг ажилтайгаа холбоотой зүйлийг ерөөсөө хийгээгүй. Яг л нөгөө нэг баримтлах хэвээр журмынхаа дагуу суултаа хийгээд сууж исэн байгаа. 13 хоног ажил хаялтанд оролцсон. Тэгээ 13 хоног хүүхдүүдтэйгээ уулзаагүй, хугацаагүй ажил хаялт байсан болохоор бүр цаашаа сар үргэлжлэх үедээ гэсэн одоо айцтайс. Яг би 1-р ангитай. Тэгээ яг одоо 1-р анги ч нөгөө дөнгөж сургуульд ороод хүүхдүүд багштайгаа танилцаад нөгөө өсөг үзээд холбох гээд явж байсан учраас маш их нөгөө нэг бас санаа зовсон. Яг гэвэл бид нарт чинь 2 жилийн гашуун туршлага шүү дээ. Тэгээ гэрт хоригдоод хичээл хоцрогдол ямар хэцүү илээ. Одоо сурагч багш одоо бүгдэнд нь бол маш хэцүү байсан. Тэгээд ийм юм давтагдах үедээ гэж айж байсан. Өнөөдөр бол ингээд хичээл орж гоод багш хүний хувьд бол маш гоё байна. Тэгээ хүүхдүүдээ санаад бас санаа зовсон өдрүүд байлаа. Өнөөдөр тэгээд хичээл хэвээ орж гоод бол маш их баяртай байна. Багш нарын ажил хаялт 10 дугаар сарын 20-нд буюу Бидалтын 7 хоногийн даваа гарагаас эхэлж ажлын нийт 13 хоног үргэлжиллээ. Энэ хугацаанд сурагчдаа гэрээр хийх даалгавар дасгалыг хэлж өгч чиглүүлсэн маань хэдийгээр багш нар ажил хайсан ч эдгээр өдрүүдэд 8-аас 17 цагт цалингаа нэмүүлэхийг шаардсан сургууль дээр ирцгээсэн юм а. За энэ олон өдрийн дараа хичээл сургууль хэвэн орж эхэлсэн төгсөх ангийн болон бага ангийн сурагчид сэтгэл хангалуун байна. Гоё. Юу нь гоё санагдаж байна? Ангийнхантайгаа уулзаа. За саяны хэд хоног гэртээ юу хийсэн бэ? Гин далгаа хийсэн. За сая яагаад ирмэ хичээлдээ яваагүй лээ мэдчихэв үү чи? Мэдчихэв. Ажил хайсан. Яагаад ажил хийсэн юм бол хин ажил? Нэг багш нэг цалингаа нэмүүлээд ажил хайсан. Хичээлээ хийсэн. За одоо өнөөдөр ингээ хичээл нь орсон чинь ямар байна? Гоё. Юу гоё санагдаж байна? Удаа хичээлдээ уулзаг болохоор гоё. Ингээ өглөө хичээлдээ ирэхдээ хурдан сургууль дээр очихсаа гэж бодсон уу? Бодсон. Яагаад гэж бодсон бэ? Удаа уулзаггүй. Багш нар ажил хайсан. Тэгээд өнөөдөр хичээл орж аваад маш их баярлаж байна. Юу нь гоё вэ хичээл нь? Найзуудтайгаа уулзаа, багштайгаа уулзаад тэгээд бас математик монгол хэлээ дахиад сэргээгээд аймаг байна. Математик монгол хэл хийсэн. Хүрдээ зээжсэн үү? Жижигсэн. Ер нь ээшээ өгөх юм чинь тэгээд багш нарын цалин ингээд хурд нэмээд хурдан хичээл ороосоо ээшээ бас багш нартайгаа нийлж бэлтгэнсэн гэж бодож л хүлээцүүлээ. Нэг 12 дугаар анги болохоор тэгээд ээш өгөх тэгээд нөгөө нэг бусад найзууд маань нөгөө нэг гадаад руу сургууль руу явах гээд амар юутай болохоор тэгээд ашгүй дээ гэж бодоод тэгээд ирсэн дээ. Хичээл орохгүй болохоор ч юм уу ер нь жоохон назгаарах талтай байсан. Гэтэ ер нь бол тэгээд ээшээ өгч байгаа төгсөж байгаа болохоор тэгээд болох ингээ хувийн бэлтгэлээ хангаад жоохон хичээл ер нь бол бэлдсэн. Тэгээд ер нь эртгээ ороосоо л гэж бодсон дөө. Тэгээд тэхгүй бол нэлийн жигдэрч өгөхгүй байгаа юм шиг санагдсан. Тэгээд найзтайгаа уулзна гэд гоё юм. Тийм гоё байна уу? Тэгээ ээшээ багш нартайгаа бэлдүүл илүү дээр би даа гэхэд бас жоохон хэцүү. Тэгээд ер нь л хичээл орсон аягүй баярлж байгаа.